Бүгдээрээ сайн байцгаана уу? Welcome back to the All Our Mermaids channel. Okay. За. Өнөөдөр бүгдээрээ The Girl in My Mirror номныхаа Mer Part 3 ярих болно. Энэ бүхэн бүтлгүйтж нуруу унвал чи хаана газардах вэ гэсэн сэдвийн хүрээнд ярих болно. Энэ болохоор айдсын тухай. Ийм зурагтай юм байна. Би яагаад юу ч хийж бүтээхгүй байгаа юм бэ? Яагаад амжуулсангүй вэ? Өнгөрсөн жилийн урьдчилан жилийн өөрөөсөө ялгарсан юм юу байна вэ? Яг л ийм сэдвээр асар олон жил өөрийгөө зовоож иржээ. Би бусдаас хоцрохоос айдаг юм байна. Би харьцуулагдахаас айдаг юм байна. Би юу ч хийж бүтээлгүй өдөр хоногийг өнгөрүүлэхээс айдаг юм байна. Хийцгүй өдрөө тохиох нь гарцаагүй учраас байнга айдастай амьдрах нь бас гарцаагүй болж таарав. Энэ өгүүлбэр болохоор надаа яг л одоогоос нэг 2-3 жилийн өмнөх би л явчихсан л да. Тухайн үед надаа айгүй тийм сөрөг сэтгэл зан ааш илэрчсэн бохгүй юу? Өөрийгөө ерөөсөй ойлгохгүй, юу ч бүтээсэн миний гараас гарахгүй тийм сонир мэдрэмж төрөөд байдаг байсан. Тэгээд хамгийн гол нь тэр мэдрэмжийг яг яаж таасан бэ гэхээр зүр туртай зүйлээ л олох юм байсан билээ. Би багаас волейболын дугууланд айгүй явдаг. Ер нь волейболтаас айгүй туртай хөвгт байсан. Гэтэ бүр амар тэр лагмаг бүр улс дүүрэн өргөх тоглодоггүй ч юм уу тий. Зүгээр яг сургуулийн хэмжээнд харилцах, өөрийгөө спортод дурлуулах ч юм уу тий. Өөрийгөө дайчлах тийм сэтгэхүйтэй явсаар агаад нэг удаа ингээд волейбол тоглохоор надаа нэг тийм одоо юу гэдэг чинь дээ. Өөрийнхөө туртай зүйл маань яг ч волейбол биш байсныг анзаарах тийм үеэс аахгүй. Тэгээ явж өөр хэл сурах байсан. Өөр аялга, өөр акцентаар ярих нь надад айгүй гой санагддаг болсон байсан. Тэгээд л ер нь би хэл сурах хэрэгтэй байна. Англи хэл, орос хэл ч юм уу сурах хэрэгтэй байна. Хэл бол бас ном шиг ертөнцийг харах цонх штэ. Өөр үндэсний хэлээр дэлхийн өнцөг болон бүрийн мэдээллийг унших чадвартай болно гэдэг чинь бас нэг том скил гэж харсан. Энэ бүх зүйлийг бол энэ скиллээр дамжуулж устгасан байдаг юм аа. Харин эсрэгээр нь би тийм ч ухаантай биш. Гэхдээ бусад хүмүүс ч гэсэндээ адилхан штэ. Бид бүгд л өөрийнхөө мангар шүү дээ гэж хэлэхэд өөрийгөө шүүж байсан үнцэг өөрчлөгдөд ирсэн. Стив Джобсын хэлсэн бидний эргэн тойронд байгаа энэ бүх зүйлийг чамаас илүү ухаантай байж чадахгүй хүмүүс бүтээж бий болгосон гэдэг үг шиг. Тэгэхээр надаас илүү байж чадахгүй тийм хүмүүсийн бүтээс энэ дэлхийг, энэ нийгмийг би өөрчилж нөлөөлж өмчилж чадах нь байна гэсэн үгэлбэр байна. Тийм үнэхээр яг 13 тэгш хүн байдаггүй гэж манай бага ангийн багш хэлжсэн байхгүй юу? Яг багшийн тэр бүх хэлсэн үгүүд ингээд одоо хүртэл зүрхэнд хоногшоод хайдаа чихэн сонсогддог тийм нандин үгсүүд байдаг. Яг л үүнтэй адилхан дэлхийн айгүй ухаантай Microsoft-ыг зохиосон, ухаалаг гар утас, Google, Facebook бүгдийг зохиосон тэр бүх хүмүүс Steve Jobs, Mark Zuckerberg, Elon Musk бүгд л адилхан л гэж хэлэх гээд байгаа юм л да. Бид нар бүгд чамаас илүү ухаантай байж чадахгүй хүмүүс энэ дэлхийг бий болгосон. Тэгэхээр чи ч гэсэн чаднаа л гэсэн өгүүлбэрийг хэлэх гээд байна. Энэ хорвоо дээр төгсгөн гэж байхгүй. Бидний шүтдэг нөхөдч ганц 2 гоц чадвараа тултлан тордож арчилсан азгүйчүүд байдаг шүү дээ. Тэд ямар ч сул талгүй учраас амжилтанд хүрсэн юм биш. Харин сул тал дээрээ төвлөрөх бус давуу талаа арчилж тордож чадсан учраас тэр юм. Энэ үйлбэрээс аягүй гой санагдаж байна. Нөгөө юу штэ өөрийнхөө сул талыг давуу талаа болгож ашигла гэдэг үг байдаг штэ. Тэг энэ үгэн дээр гарсан ч бид нарын өөрийгөө голдог одоо өөрийнхөө нэг дургу гэсэн зүйл маань биднийг илүү онцгой болгодог байж магадгүй. Тэр зүйлийг ухаарай л гэж хэлж байгаа юм шиг санагдлаа. Дараагийнх нь хайран өсвөр насныхаа хонгор жилүүдийг би өөрөөс огт хамаарахгүй зүйлийн төлөө шаналж өнгөрүүлсэндээ харамсаад байдаг юм. Би өөрийгөө хангалттай хөөрхөн биш гэж боддог байв. Ер нь өөрийн төрлөх дүр төрхөө бусдын гадаад байдалтай харьцуулж гуниглах шиг утгагүй үйлдэл байдаг болов миний хожим ойлгож ухаарсан зүйл нь би хизээч өрөөнд доторх хамгийн хөөрхөн охин байж чадахгүй. Бас өрөөнд доторх хамгийн дэгжин ганамж байж чадахгүй. Бүр тэр өрөөнд доторх хамгийн гой галбиртай биетэй байж бас л чадахгүй. Ийм хүчин зүйлсээр хүмүүс өөрсөлддөггүй юм. Ийм шалгуураар өрсөлдөөд хинч ялахгүй. Хорвоо дээр үргэлж чамаас хөөрхөн, чамаас ганган, чамаас халуухан нь байж л таардаг. Харин би тэр өрөөнд доторх хамгийн хөдөлмөрч нь байж чадна. Хамгийн бүтээлч нь байж чадна. Хамгийн эерэг нь байж чадна.
Хүн харин ийм шалгуураар хоорондоо өрсөлдөж болдог юм билээ. Би үргэлж хажуудах хүнээсээ илүү хайрлаж улам их хичээж болдог. Wow. That was so impressive. За энийг бас хэдүүлээ үнэхээр санаж явах ишлэл байлаа гэж бодож байна. Wow. Би энэ дээр бол тийм тайлбар өгмөр байна. Гэтэ намайг үзэгчдийн судлаас гарсан хүнд ч тэгж их айд сандарч байгаа мэт харагддаггүй гэдэг. Учир нь би чадахгүй зүйлээ чаддаг юм шиг дүрсгээд сурсан байлаа. Fake it until you make it гэдэг нь тэр байлаа. Энэ он жилүүдэд миний сурч авсан нэг арга нь мэдрэмжүүдээ ангилж салгах юм. Сэтгэл хөдлөлтөөгөө хүчээр тэмцэлтэн гэдэг яг л элсэн нуурын дотор тийшлэгтэй адил. Улмал гүн шийднэ гэхээс цэвэрхэн мовторч гарахгүй. Тиймээс би ямар ч сөрөг мэдрэмжүүд ирсэн бүгдийг нь халуун тэврэлтээр хүлээж аваад үнэлж ойлгоод буцаан явуулж сурсан. Үүнээс биш гуниглахгүй юм шүүгээд хүчээр инээгээд готрахгүй юм шүүгээд шүдээ зугаад байвал эцэс сүлдээ хүчтэйгээр нав сундгаа мэдгүүлээ. Энэ өгүүлбэрт сэтгэл зүйн нэг тийм өөрт байх сахиус мэт зүйл хэрэгтэй юм шиг бодогдлоо л да. Одоо жишээ нь баатруудад бол дайсангаас ирэх дайралтыг хамгаалах бамбай байх ёстой шүү дээ. Яг түүнтэй адилхан хувь хүн бид нар ч гэсэн сэтгэл зүйгээ хамгаалах нэг бамбай байх ёстой. Тэр нь нэг тийм том сахиус гэсэн үг. Хинч тэр хүнд муухай үг хэлсэн, сөрөг сэтгэл үлдээсэн, магадгүй маш муухайгаар харьцсан үйлдэл гаргасан тэр зүйлийг бид нар хамгаалах ёстой байх. Тэр зүйлээс хамгаалах ёстой. Бамбай шиг. Тэгээд хамгийн гол нь өөрт тохирсон өөрийгөө хайрлаж байх юм ямар ч хүчтэй солир ирсэн ямар нэг зүйл өөдөөс чинь чулуу шийдсэн түүнээс бултах болон түүнээс хамгаалах тийм том бамбай байх ёстой гэж бодож байна. Тэр зүйлийг гаргаж ирсэн юм шиг санагдлаа. Хүнд нөхцөл байдалд би гүнзгий амьсгал аваад яг одоо толгой дотор минь ямар мэдрэмжүүд илэрч байгааг боддог. Айдас, зовнил, санаа зовх, хүчин мөхөс санагдах гэд бүгдийг нь нэг нэгээр нь ил гаргаж ирээд сайтар тогтоон харна. Яагаад би ингэж мэдэрч байна вэ гэж асуухаас гадна би энэ мэдрэмжинд хэрэг ач холбогдол өгөх вэ гэдгээс бас боддог. Би айдас мэдэрч байна. Гэхдээ би айдсанд онцгой ач холбогдол өгөхгүй учраас өөрөөсөө холхон тавилаа гэд бодно. Ер нь хүнд нөхцөл байдлуудад толгой доторх мэдрэмжүүдээ барилгын тоосго урж байгаа юм шиг дистараалаар нь байрлуулж сурах хэрэгтэй. Тэгэхээр төвлөрөл, итгэлтэй байдал, дараа нь хүч чадал, магадгүй тэгээд сэтгэл зовнил. Эцэст айдас гэх мэт. Бүх мэдрэмжүүдээ дистараалд нь оруулж бодсноор байлыг арай цэврээр харахад тусалдаг. Ер нь зоригтой байх гэдгийн төрөлхийн чадвар биш. Харин зуршил юм билээ. Яг л дасгал хийдэг, эрдүнддэг шиг хүн өөрийгөө зоригтой болгох гэж сургаж болно. Хүний зоригийн хэмжээнээс шалтгаалж амьдралын чанар нь агшиж сунж байдаг. Ер нь айдас гэдэг зүйл хүнд байх ёстой юу? Мэдээж anxiety, nervous гэдэг үг байгаа штэ. Айдас, санаа зовнил, түгшилт. Энэ бүх зүйлс хүнд байх ёстой байх. Чи олны өмнө гарахаас айдаг бол тэр айдас чамайг улам илүү хүчрхэгжиж зоригжуулах ч юм уу мэдэхгүй. Хэрвээ тэр айдасгүйгээр чи зүгээр л амар happily ингээ гараад ирсэн чинь хүмүүс чам руу өндөг шидэх ч юм уу тий. Эсвэл өндөг шидэх юм аа гэхэд аюу тийм муухай сэтгэл үрэлтэйвэл чи магадгүй баг зэрэг биш. Ер нь айгүй хүчтэй газар унах тохиолдол гэсэн тийм үү. Тэгэхээр хүний тэр сэтгэл хөдлөл гэдэг зүйлд айдас, санаа зовнил, төвшөр гэдэг нь улам илүү хурцлж яадаг юм шиг санагддаг. Магадгүй чи олны өмнө гарахаас айж ивэл улам илүү бэлдэж болно шүү дээ. Ярьж байгаа зүйлсээ бэлдээд харвал чи өмнөхөөсөө хамаагүй дээрдэг ч юм билүү гэсэн үг. Тэгэхээр байх ёстой шиг санагдаж байна. Бас нэгэн дасгал нь яг эд айдастайгаа нүүр тулж байхдаа энэ бүхэн ямар ч хамаагүй. Энэ бүхэн дуусаад өнөө орой гэхэд би гэртээ өөрийнхөө орон дотроо л байх болно. Надад миний хайртай гэр бүл байгаа. Эрүүл мэнд минь, найз нөхөд минь байгаа. Энэ үйл явдлын дараа би гэртээ харна гэж боддог байсан. Тэгвэл хүн болгонд нөхцөл байдал болгонд үйлчлэхгүй байх. Гэтэ хөнгөн богино хугацааны асуудалд яг ингэж бодоод мөрөөнийг авчаад хансуугаар шууж байгаад гялс хийгээд дуусгах гэд тусалдаг. Энэ үйлбэрт болохоор нөгөө өөрийгөө тайвшруулах арга механизм бас бамбай болдог гэж бодогдлоо. Би чамайг ямар болсон байгаасаа гэж хүсэж байна вэ гэж бодлоо л да. Чи ямар ч болсон 2016 онд юу ч тулсан
ямар ч алдаа хийсэн би чамайг хайрласаар л байх болно. Лон үргэлж хуландаа хайртай, чамайг ганцхан хүссэн ажлаа хийж хүссэн хүнтэйгээ хамт байж тэггэл байсан юм гэх харамсалгүй амьдраасай гэж хүснэ. Вау. Энэ номны зохиолч маань ирээдүйн өөртөө бичсэн захидлаас би сайн уншлаа л да энэ ишлэлийг. Одоо би хэрвээ энэ зохиолчийн оронд байсан бол мөн л адилхан би чамайг ямар их зүйлийг туусныг мэдэж байна. Чи харин ганцхан харамсахгүйгээр амьдраарэ гэсэн өгүүлбэр нь айгүй хоногчлоо. Би хэрвээ ирээдүйд ном бичвэл яг энэ үгийг өөрийнхөө ирээдүйн биетээ өөртөө хэлэх болно л гэж бодогдлоо. За уншиж явах та. За окей. За хамгийн сүүлчийн ишлэлийг уншчихъя. Уншицгаа хэдүүлээ. Энэ үед бодож олсон аргаар энэ бүхэн бүгд бүтлгүйтэж нуран унвал би хаана газардах вэ? Яг л энэ замаар замнавал эцсийн зогсоол байгаа хүн нь хэн бэ гэдэг асуулт шиг. Ингэж төсөөлж бодоод үзэхэд хэрвээ миний босгосон бизнес нуран унвал би ямар ч орлогогүй ирээдүгөө болвол сэтгүүлчийн карьер маань хүмүүс намайг танихаа болвол өдөр тутамд аз жаргалтайгаар ажиллаа хийж чадахгүй төрөл би хэр хэмжээнд шалтаа буух вэ? Яг тийдэг штэ ингээд мэрэгчлэрээ ажлыг гингууд ажлын байр хооллохгүй хонс бид нар яг хүссэн өөрийнхөө хөлбөрийг гаргаж ирдэггүйтэй адилхан баггүй юу? Энд дээр бас нэг айгүй хөөрхөн үйлбэр байна л да. Зөв цаг дэлхийг хүлээж байна гэсэн нийтлэг хариулт битгий хэлээрээ. Хорвоо дэлхий даяараа наадахыг чинь хүлээж байна. Өөрийнхөө чадахгүй зүйлийг чаддаг мэт дүрсгээд хийхээс бүү ээ. Бүгд л ихэндээ тэгдэг. Чи өөрийгөө хин гэж итгэн бусдад итгүүлнэ. Чи тэрэл байх болно. That was excellent. Хэлбэрээр өнөөдрийнхөө бичлэгийг өндөрлүүлье. Чи хиймээр байгаа зүйлсээ одоо зүгээр л хийлдэй. Чамд бүх зүйл байгаа. Чамд гар байна, хөл байна, нүд байна, хамар байна, чих байна, хил байна гэдэг шиг. Тийм болохоор битгий хэлзээрээ зүгээр сайхан өөрийнхөө дуртай зүйлсээ хийгээрэй гэж хэлмээрээ. Уламжлалсаар энэ дэвтэрнээсээ 3 дахь ишлэлээ уншицгаая. Хитрхийг ачаа бүр өөрийгөө хайрлаж сур. Хийсэн бүхнээ бүү буруутга. Өөрийгөө хүндэлж сур. Өөрөөс чинь өөр хинч чамайг бүрэн ойлгохгүй ухаарч өөрийгөө хайрлаж сур гэсэн байна. Өнөөдрийнхөө бичлэгтэй хамт байсанд баярлалаа. Тэгээд part 4-5-ыг удахгүй хийх болно. Тэгээд бичлэгтэйгээ хамт байсанд баярлалаа. Хайртай шүү guys. Халуун тэврэлт үнсэлт илгээе. За тэгээд дараагийн бичлэгээрээ уулзцгаая. Түр баяртай.